Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Ши Ифэн. 3 залуу. Энэ сард Фанхуа 3 залууд дурлжээ. Өмнө нь тэр дурлаж үзээгүй биш зөндөө үзсэн. Хагас жилийн өмнө гэхэд годамжинд дугуй засдаг Шаохуан гэгч залуу дурлсан. Шаохуан намхан нуруутай боловч төв эрхэмсэг царайтай. Ажиллаж байх үедээ завжных нь булчин гүрэлзэн харагддаг. Фанхуа түүний завжаа гүрэлзүүлж дугуй засахыг харах дуртай. Тэрээр бас арх тамхины дэлгүүрийн худалдагч Люлюд дурлсан удаатай. Люлю тамхи зарах боловч өөрөө татдаггүй. Тамхи авсан хүнийг дэлгүүртээ татуулдаггүй. Фанхуад Люлюгийн энэ зарчимч байдал таалагдана. 10 сард 3 залууд дурлсан нь учиртай. Энэ 3 залуу түүний урьд дурлаж байсан залуусаас тэс өмнө. Урьд нь Фанхуа 25-аас доош насны залуус дурладаг байлаа. Завж нь гүрэлзэн ажиллах Шаохуан дэлгүүртээ тамхи татуулдаггүй Люлюнаар хөөхтөрхөө зантай. Харин тэр 3 гадаад төрх үг хэлж ярих нь өөрөөрч нэгэнд төлөвшсөн харчуул юм. Тэд бат бүх үндэстэй мод шиг найдвартай, хан дагаж ургасан орон хөвстэй адилгүй. Фанхуа төлөвшсөн эр хүнд дуртай байдаг нь бас нэгэн нууцтай холбоотой. Тэр энэ хотын хойд хэсгийн шин дүүрэгт нүүж ирснээс хойш 3 жил болжээ. Ирэх жил 20 нас хүрэх юм. Энэ сарын анхны залуугийн тухай өгүүлье. Фанхуа түүнд дурлах үед өглөөний 6 цаг болж байв. Энэ үед гудамжны дэлгүүрүүдээс Фанхуагийн жижиг дэлгүүр л онгоожээ. Фанхуа хар үрээр сэрж орон дээрээ жаахан гөлөрт суугаад ингэж суух утгагүй санагдан дэлгүүрийнхээ хөнгөн цагаан хаалгыг нээжээ. Ам цангахт бол коло задлж соруулаар нэг амсгаагаар дунд нь ортол ууж орхилоо. Дэлгүүрийн эсрэг талын шинэ хотхоноос нэг залуу гарч ирэв. Тэр хотхонд байр үнэтэй гэдгийг Фанхуа мэдэгч яг хэд гэдгийг төдийлөн сонирхдаггүй. Хориод давхар тэр байшин өглөөний шүүдэр дугаагдан нүд гялбан болжээ. Хотхоны айлууд сэрээгүй байхад тэр залуу өглөө эрт явах нь нэг л содон санагдана. Залуу чамдаамж ирсэн байлаа. Фанхуа холоос залууг ажиглана. Нуруу нь өндөргүй, өтгөн ус нь бүр намхан харагдуулна. Тэр Фанхуагийн дэлгүүрөө дайсвэ. Төвний царай бараан гүн үрчлээтэй аж. Дэлгүүрт орж ирээд нэг хайрцаг сүү авч богино долгионы зууханд халаалглаа. Сүү халах зур залуу өглөө халуун сууж угаарай. Эн чин ходоонд мууш гэд Фанхуагийн барьсан колоор ухарлаа. Шаохуан Люлюнаар дэлгүүрт ирж гар утсандаа шин дуу татсан хүнээний телевизийн хөтлөгч хинтээ гэрэлсэн гэж ярихаас биш хизээ түнд анхаарал тавьж байлаа да. Энэ үг Фанхуад дулаахан мэдрэмж төрүүлв. Ганц үг ийм их хүчтэй байх юм гэж төсөөлж байсангүй. Богино долгионы зуухны цаг болж сүүг гаргах үед өнөөх залуу сөнг дуугаар гараа түлчихвэ гэлээ. Тэр агшинд Фанхуа түүнд дурлжчихжээ. 2-3-аараа сүүний хайрцгийг чимхэж залуугийн өмнө тавиад их халуун бишээ гэж найланхаа хэллээ. Залуу сүүг хэр халсныг барьж шалгаад амсрын нэн соров. Түүний гар эвэрсэн боловч уян хатан аж. Фанхуа залууг нутгийнхаа гар орчуучиг төсөөлнө. 555 байна уу гэж залуу асуулаа. Байхгүй. Жүнэн хайл байна. Импортын тамхи авмаар байвал зүүн талын 3 дахь дэлгүүрт байгаа. Тийшээ очиж амжихгүй байхаа. Онгоцноос хоцорч мэднэ. Фанхуа түүний үсрэхэг буугайнаас харцаа доошлуулж газар тавьсан чамдаамыг хараад хүн дөнгөж дурлцхаад байхад хол явчих юм да гэж харуулсан бодлоо. Залуу явдгаараа явж хий хоосон мөрөөдөлтэй үлдэх нь таагүй санагдана. Хагас жилийн өмнө дурлж байсан нүд хөмсөх сайтайч орсгой шүдтэй оюутан залуу бодогдлоо. Бас л дөнгөж дурлж байхад орсгой шүдэд гадагш сургуульд яваад буцаж ирээгүй. Фанхуа дөнгөж 20 шүргэж яваа мөртөө их дурламтгай. Залуу 200 юан гаргаад амжихаа боллоо. Жүнэн хаач хамаагүй 2 блокийг өгөөд гэлээ. 5 юаныхыг уу 10-ыг уу хатууг нөгч. Фанхуа бүхийн цагаахан хүзүүгээ гайхуулж
Лангуун доороос 2 блок тамхи гарган томилолтоор явах нь уу гэж асуулаа. Тийм ээ. Эхлээд Шанхай орно. Шанхайд ч тамхи байгаа шүү дээ. Эндээс авах ямар шаардлагатай юм бэ? Шанхайд очиод хөлөг онгоцонд сууж далайд гарна. Эхлээд Шанхай, дараа нь далай гиснийг Фанхуа тогтоож яваад залуу хэр удаан явахыг тооцоолов. Хэрв өдөрт нэг хайрцаг татдаг бол сарын дотор буцаад ирнэ. Харин өдөрт ганц ширхгийг татдаг бол нилээд удахын дээ гэж бодоод далайд гарч юу хийх нь гэж доромжхон асуув. Ажлаа хийнэ. Хөлөг онгоцоор бараа тээвэрлэнэ. Гэд Фанхуаг тоомжиргүй харж танай дэлгүүр энэ гудамжинд хизээ нээгдсэн юм бэ? 3 жилийн өмнө би энд нүүж ирээд 2 жил гаруй болж байна. Яагаад чамайг харж байгаагүй юм болоо? Гэд чамдаамныхаа хажуугийн цахилгааныг нээж тамхиа хийгээд гарч явлаа. Фанхуа баяртай гэж хэлэх гэсэн боловч өглөөний улбар туяанд залуу жижигэрсээр бараа тасархыг хараад үгээ залгив. Саяхан дурлсан залуу нь 2 алдаа хийлээ. Нэг нь нүдэрмхийн зур явчихсан, хизээ эрхийг бүү мэд. Хоёрт Фанхуаг огт анзаарсангүй. Залуу үргэлж гадагшаа явдаг. Энэ дэлгүүрээс юм худалдаж авдаг байна үнэн ажээ. Энэ дурлал жижиг савтай сүү уухын зур тэглээд дууслаа. Фанхуа би дурлцглаа гэж юу? Эсвэл ямар хөнгөн хүн бэ? Надаар тоглосон юм болов уу? Ингэж хүнээр тоглож болохгүй үсттэй гэж бодно. Фанхуа залуусын тоглоом дуртай. Хизээ ийм болсноо өөрөө ч мартжээ. Магадгүй энэ дэлгүүрийн лангууны ард суух болсон цагаас юм болов уу? Тэр хөдөөнөөс хотод ирээд зурагтаар гардаг шиг энд гудмаар янз бүрийн хүн явахыг хараад гайхаж үлээ. Фанхуа хотод ирсэн ч гэлээ бүх юмыг зурагтаар гардаг шиг төсөөлнө. Дэлгүүрээс хоногийн 24 цаг холдохгүй. Унтах таач дэлгүүртэй. Нэг удаа эмнэлэгт хэвцнийг тооцвол дэлгүүрээс 1 км ч холдож байсангүй. Гудамжны өмнөх автобусны буудал түүнд сонирн биш. Харин түүний амьдралд чухал зүйл бол зурагт байлаа. Фанхуа телевизийн хөтөлбөрийн цагийн хуваарийг тогтоож, үе үе давтаж нэвтрүүлдэг хайрын цуврал киног хэдэн ч удаа үзвдээ бүү мэд. Ямар эрэгтэй дөрвийнхэн сормоо сурт, аль эсрэг дүр нь зөвүүн гэдгийг андахгүй. Олон ангит кинонууд зохиомол боловч амьдралаа тэр кинотой адилтхан төсөөлж яагаад болохгүй гэж. Фанхуатай байн таралдаг залуус бий. Аятайхан санагцсанд нь дурлаж, сайдаж муудан, шаналж зовж байгаагаар сэтгэлдээ төсөөлөн олон ангит кино бүтээн. Сэтгэлдээ бүтээх киноныхоо эмхтэй гол дүрийн хувьд Фанхуа заавал дурлах ёстой. Дурлал нь урт богино ямар ч хугацаатай байж болно. Харин дурлалт залуу нь нүдэнд дулаахан байх хэрэгтэй. Хэн нэгэнд галзууртаа дурлаж хэсэг хугацааны дараа дахин өөр нэгэнд дурлан өмнөхөө мартна. Төсөөлөл учраас ичих хэрэггүй. Дурлах, дурлаад хаягдах хаях нь зөвхөн түүний төсөөлөл, хэн ч мэдэхгүй. Дурлсан залуувч мэдэхгүй. Фанхуа нууцтайгаа өдөр хоногийг илээсээр өнгөрсөн хугацаанд хичнээн ч залуутай дурлалын паян үүсгэснээ өөрөө ч мэдхээ болжээ. Үнэн дээр тэр хэнийг ч голлгүй дурлаж байгаадаа өөрөөсөө ичнэ. Гэвч дурлахад юу нь болохгүй гэж жинхэнэ юм биш гэж баг зэрэг бардан байлаа. Киноны эмэгтэй дүр эхнээсээ эцсээ хүртлээр нэг л залууд чин үнэнчээр дурладаг бол Фанхуагийн дурлал дэндүү олон. Бодит амьдрал дээр хайр дурлал гэгчэд тоо биш, чанар чухал. Фанхуа шиг дурламтгай бүсгийн төсөөлийн хайр дурлалд хэдий чинээ олон залуу байна, төдий чинээ сайн. Энэ сарын анхны дурлалт залуу томилтоор явснаас хойш 3 хоногийн дараа 2 дахь дурлалтайгаа учрав. 2 дахь залуу дэлгүүрт нь үдэш орж ирсэн юм. Тэр үдэш бороорж, замын гэрэл эртасан, Фанхуа толгоогоо гэлжийлхэн цонхоор жүржийн өнгөт гэрэл харан гийүүрч байлаа. Хэн нэгэнд дурлахгүй байхад амьдрал нь утга учиргүй санагдана. Энэ сарын анхны залууг таньж амжаагүй байтал яваад өгсөн. Түүнээс хойш Фанхуа баг залуу эрчүүдийг сонирхохоо болсон билээ. Борооны ус хаалга тогшин өндөр туранхай хүн орж ирлээ. Тэр гонцгой царайтай, буржгар урт усанд бороонд норж духанд нь алджээ.
Энэ хүн нэлээд сайтгнүр байрын яриаж. Нуруунда хайрцаг гэхэд хайрцаг биш, цүнх гэхэд цүнх биш, урд бөгөөд хар даавуугаар гадралсан. Доод тал нь өргөн, дээд тал нь нарийн нэг юм үүснэ нь Фанхуагийн сонирхлыг татав. Ямар нэг хөгжмийн зэмсэг үүрээ юу гэж таамаглажээ. Өнөөх залуу дарс байна уу гэж асуув. Ямар дарс? Залуу хүзүүгээ сунган лангуу руу ширтлээ. Жижиг дэлгүүрт 2 төрлийн дарсал бий. Нэг нь үндэсний үйлдвэрийн цагаан хэрэм 50 юаны үнэтэй. Нөгөөх нь гадаадын дарс байлаа. Үүнийг нутгийнх нь нэг хүн дэлгүүрт нь нэлээд үнэтэй заруулахаар тавьжээ. Тэрийг авъя гэд гадаадын дарс руу заалаа. 120 гэж Фанхуа сануулan цагаан хэрэм 50 юан гэвэл 120-оос нь гэд мөнгөө тоолж өглөө. Залуугийн хуруунууд ажилд нухлагдаагүй сүмбэн цагаан шалмгай хөдөлгөөнтэй ажээ. Фанхуа дурлалдан булаа. Тэр хайр дурлалын шин жүжигт дахин тоглож эхлэв. Телевизийн жүжигт гардаг урлагийн нэгэн эрэгтэй дүр энэ залуутай яг адилхан байгааг гэнэт санджээ. Тэгээд дур мэдэн танд тал үнээр нөхчихье. Ерөн зарагддаггүй юм чинь гэж хэллээ. Тэгвэл танд баярлалаа. Фанхуа залууг нүднийхээ булангаар харж лангуун дээрээс дарс авч өгөв. Өлмий дээрээ өндөөж дарс авахдаа уян налархай биеэ гайхуулахыг аминдаа л хичээв. Тэгээд альчуураар дарсны лонхны тоосыг арчтал өнөөхөр Фанхуагийн барьсан таасхаар эрэгтэй хүний цамцаар хийсэн альчуурыг харж хөмсөг зангидлаа. Фанхуа эцэндээ золтой л дарсаа алдчихсангүй. Энэ үед бороо ширүүсгэд залуу өрөвдөлтөй царайлан танад шүхэр бий юу гэлээ. Фанхуа толгой сэгсрэн цагуурын мэдээгээр энэ бороо удахгүй гэсэн мөдгөн зогсох байх гэж тайтгаруулв. Залуу үүрч ба том хар юмаа газар буулгаж үүд түшин зогсоод нүдэн аних нь хүчээ сэлбэх мэт. Телевизийн дуу сонсогдно. Фанхуа хунаны телевизийн хөтлөгчийн ярихыг хэсэг зур сонссноо телевиз унтраалаа. Ингэсэн нь Фанхуа тэр залуутай ярилцъя гэж сонсных. Өнөөхөр нүдэнэн түүн рүү харав. Дэлгүүр дотор зөвхөн борооны дуу сонсогдох нь тэр хоёрыг эвгүй байдалд орууллаа. Фанхуа эхэлж амнэн та энэ усан борооноор юу хийж яваан бэ? Ёол да. Би хүн хайж байна. Ямар хүн? Тэр хүнийг хайж яах нь? Хийл тоглох гэсэн. Энэ хийл юм уу? Морин хийл. Морин хийл энгийн хийлээс ямар ялгаатай юм бэ? Том юм уу? Би энгийн хийлэл харж байсан гэхэд залуу инээж тэгж ойлгож болно гэлээ. Чи морин хийл тоглодог уу? Би хөгжмийн чуулгад ажилддаг. Үүгээрээ хоолоо олдог уу? 10 хэдэн жил хоолоо олж идэж байна. 10 минут ярилцахад Фанхуа тэр залуугийн талаар чамгүй мэдээлэлтэй болжээ. Залуу хөгжимчин хотын нэгэн хөгжмийн чуулгын дотор байранд амьдарна. Түүний ярьснаар Хятадын хамгийн алдартай морин хийлч бол Ма Ёё гин. Гэвч Их Британий нэгэн эмэгтэй хийлчийг яаж барах вэ? Харамсалтай нь тэр мундаг эмэгтэй нас баржээ. Ярих тусам хөгжимчин залуугийн үг олширч байгаад Фанхуа гайхширна. Харахад номхон дөлгөөн атла нэг ярихаараа зогсохгүй зөвхөн хийл хөгжмийн урлагийн талаар урсгаж өгөв. Фанхуа өөртөө зориулж нэг ая тоглооч гэж хэлье гэвч чадсангүй. Бороо хэдийн зогсжээ. Залуу олон юм ярьсандаа цочирдон ичингүрч баяртай гэд гарч одов. Фанхуа дарсаа аваач гэж араас нь хашгирлаа. Энэ удаа Фанхуа шаналсангүй хоцров. Яагаад гэвэл хоёр дахь залуугийн талаар мэдээлэлтэй болсон юм чинь. Үнэн дээр энэ бүхэн түүнд ямар ч хэрэггүй билээ. Фанхуа дэлгүүрийнхээ хөнгөн цагаан хаалгыг доош буулгаж, гэрлээ унтраан лангууныхаа арын орондоо орж, тайван амьсгалан шинэ хайр дурлалын романсаар хөглөгдөн хэвтэв. Бороотой нэгэн өдөр морин хийлч залуу түүний амьдралд морилон саатвай. Бороо зогсолтгүй шаагах тул хийлч буцсангүй. Хийлч түүнд зориулан сэтгэл уярм аялгау тоглоно. Бодит амьдралд арилсан бороо бүсгүй бодолд асгарсаар л. Хийлч энд хоноглохоос өөр аргагүй болжээ. Тэрээр морин хийлээ ихшгэлүүлсээр. Яагаад надад зориулж тоглож байгаа юм бэ гэж Фанхуаг асуувал
чамд аз жаргал хүсэж энэ аялгауг зориуллаа бүсгүй минь гэж хийлж хэлв. Фанхуа уйлж баярлалаа. Хөгжимч нь их таалагдлаа гэж нам дуугаар өгүүллээ. Томилтоор явсан залууг бодвол морин хийлч хэдэн өдөр Фанхуагийн нүдэнд харагджээ. Заримдаа хийлээ үүрч дэлгүүрийн өмнөр түргэн алхаж өнгөрнө. Заримдаа орж ирээд юм худалдаж явна. Нэг өдөр лаа худалдаж авчээ. Лаави гэхийн сонсоод Фанхуа толгоогоо оргин эсрэг талын өндөр байшинг харж тог байна гэвэл надад хэрэг болоо доо гэж нэмсгэллээ. Тэр үдэш нүүр хагарсан болохоор Фанхуа яах нь гэж шууд асуув. Залуу хоол идэнэ. Фанхуа хоол идэхэд лаа хэрэглэнэ гэж түдгэлцснэ. Хүний санаанд ормгүй хачим химэн бодож лангууны араас шар цаасанд бодолтой лаа авч өглөө. Залуу өөр би юу гэхэд энэ лаа биш үү? Гоёлын лаа байхгүй юу? Байдгүй. Манайхаас гараад баруун тийшээ яв. Годамжны чанх өмнө эмнэлгийн эсрэг талд төрсөн өдрийн ховц худалдаг дэлгүүрт өлзий төвгөн луу ороосон гэд гоёлын лаанууд янз бүрээрээ байгаа. Залуу дуу алдан инээж төрсөн өдрийн ховц зардаг дэлгүүрт гоёлын лаа зарна гэж юу гэлээ. Түүнийг явсны дараа Фанхуа лаа сааж хөгжим сонсон оройн хоол идэж буйг зурагтаар үзнэ гэнэт санаж тэнийг юм хэлснээ ойлголоо. Фанхуа төсөөлөлд автав. Эсрэг талын хотхоны өндөр байшингийн зочны нэгэн өрөөнд зоогийн ширээнд суужээ. Цонхоор хотын гэрэл ялалзаж, өрөөн дотор лааны гэрэл сүүмийн. Ширээний эсрэг талд урт үстэй, соёлтой эр суугагаад хөгжмийн их шиг сонсогдно. Дотоод сэтгэлдээ дахин дурлалын арманс тойрвлаа. Хийлч залуутай дараа уулзахдаа жаахан ухаалаг бай гэж өөртөө дахин сануулна. Бодолгүй хийлч ирж ойр хавьд цэцэг зарж байгаа газар байна уу гэж асуухад их л ухаалгаар тэр автобусанд сууж эцсийн буудал хүртэл явбал цэцэг мод шувуу загас судалдаг зах бий гэж сонссон. Хэр холвэ? Сайн мэдэхгүй байна. 7-8 буудал юм болов уу? Тэгвэл амжихгүй нэ гэж хийлч гунигтайгаар хэлж нүдээ анлаа. Сэтгэлд бүсгүйдээ цэцэг бэлгэлж чадахгүй дэ гутрах энэ залуу яасан өрөвдөлтэй вэ? Залуу дэлгүүрээс гарах үед Фанхуа араас нь дуудаж дараа эндээс аваарай. Манай дэлгүүрт цэцэг худалдах болно гэж хэлвэл залуу хизээ гэхэд дараагийн удаад та ямар цэцэг хэдийг авах вэ? Лили цэцэг нэг удаа ганц ширхэг байхад болно. Тэр орой Фанхуагийн дэлгүүрт Лили уурж бараа буулгахад дараа эрэхтээ Лили цэцэг аваад ирээрээ хэмээн загчээ. Далимд нь цэцгийн бөөний үн дэлгүүрт худалдах үн усанд хэд хоног байлгадаг гэд нарийн ширээний асууж мэдээд эхний удаа 8 юанаар 10 ширхгийг авахар тохиролцов. Лили худалдаг болсноос хойш хийлч залуу Фанхуагийн дэлгүүрт ирэх нь олширчээ. Амын хайчилсан колоны савнд ус дүүргэн цэцгээ хийж лангууны ард тавиад зөвхөн хийлчийг эрэх бүрд нэгээр нь гаргаж зарах болжээ. Хийлч цэцэг авч 10 юан өгөхөд Фанхуа 2 ширхэг 1 юанын дэвсгэр цуглаад буцааж өгдөг нь энэ цэцгээс ашиг хараагүй шинж. Хөгжим, лааны гэрэл, Лили цэцэг. Хийлч залуу эмэгтэй хүнтэй болцож байгааг ямар ч тэнэг хүн анзаарна. Гэхдээ Фанхуа болзооны эзэн бүсгүйд атаарахгүй. Харин ч баярлна. Тэр эмэгтэй их сайхан бүсгүй байх. Тийм болохоор хийлч залуу дахин болзоонд өрдөг биз гэж бодно. Хосуудын дурлал гал халуун байв. Фанхуа сэтгэл дүүрэн явдаг хүн. Бодолгүй хийлч залуу сураггүй болов. 7 хоног үзэгдсэнгүй. Лили цэцгээс 3 үлдсэн байлаа. Цэцгийн иш зөөлөрч дэлбэн унжижээ. Худалдан авагчид бүгд өнгөрөн одно. Гэвч Фанхуагийн энэ удаагийн төсөөллийн дурлал урд урдийнхаасаа илүү өрнөлттэй байсан болохоор хэн нэгэн сэтгэлээ нуудалж аваад явчих шиг санагдав. Хийлч залууд дурлсан төсөөлөл нь хэтэрч жинхэнэ хайр дурлал болсон гэж юу? Фанхуа сэтгэлээ барьж ингэж болохгүй гэж өөртөө сэрэмжлүүлж билээ. Яг тэр үед 3 дахь залуу гарч ирлээ.
Түүний сартоо эхний хоёртой адилдах юм биш. Тэр өдрийн үдээс хойш Фанхуа гөлрөн суутал хаалганы гадна машины дуу сонсогдож хар BMW машин зогслоо. Машинаас пентүүстэй хар хослолтой 3 залуу бууж машин руу толгой дохин цээжээ хангалзуулсаар зам хөндлөн гарч эсрэг талын хотхон руу явлаа. Машин Фанхуагийн дэлгүүрийн үүдэнд зогссон хിവэр. Машина унтраагаагүй болохоор дэлгүүрт газ мөртнө. Энэ үед Фанхуа эсрэг талын хотхон руу ширтэн бодолд автан суужээ. Машин дэлгүүрийн цонхыг халахсан учраас лангууны араас юу ч харагдсангүй. Өөр өдөр байсан бол Фанхуа хүнтэй маргахгүй байсан биз. Гэтэл өнөөдөр сэтгэл нь хоосрон оймерсэн байлаа. Фанхуа лангууны араас уцаартай босон гарч машины хажууд очоод цонх хаалга таглаж зогслоо хэмээн зандрав. Машинд 2 хүн байсны жолооч нь пентүүстэй, хажуугийн хүн нь халдсан толгойтой айж. Халдсан толгойд ганц ч үг дуугарсангүй Фанхуа руу харсан ч тоосон шинжгүй. Жолооч нь шав хитл бууж ирж хөндлөсвөл Фанхуа сүрдэж хоош ухрав. Гэвч Фанхуа та нар шиг ингэж машин ундаг хүн байна уу? Хүмүүс яаж орж гарах болж байна гэлээ. Халдсан эрэнэ. Тэр машинаас буувал метр 60 болов уу гэмээр намхан нуруу тайж. Тэр эхэл сонирхсон байдалтай Фанхуа руу нэг харж машин руу нэг харснаа гараараа дохив. Эхлээд жолооч ойлгосонгүй. Төдөлгүй ойлгож машинаа ухраан дэлгүүрийн үүдний хэсэг газрыг зайчилж өглөө. Халдсан толгойд машиндаа суусангүй. Харин Фанхуагийн дэлгүүрт орж ирээд тойруулж нэг харчхаад булангийн сандлыг татан бөксөн доороо ивээд эсрэг талын хотхон руу ширтэн суув. Фанхуа лангууны араас та наанаа сууж яах гэвэл халдсан толгойд харж байна гэлээ. Фанхуа түүнийг оошоосонгүй. Нэгэн мэтгэд хагас өдөр өнгөрчээ. Халдсан толгойд нуруу цих, цээж тэгш хөдөлгөөнгөө суусаар. Фанхуад уйтгартай санагдан зурагтаа асааж дууг нь чангалав. Халдсан толгойд сонсоогүй юм шиг суусаар л. Хүн юм авахар орж ирээд халдсан толгойтоос цочсон ч тэр хөдөлгөөнгөө суусаар л. Өдөш болж гудамжны гэрлүүд асав. Фанхуа халдсан толгойтой ярийн араас харж дасжээ. Тэгээд түүнтэй ярилцмаар бодогдно. Орлого хаагаад байх юм а гэвэл халдсан толгойд эргэн харснаа. Яаж? Таныг энд сахиул шиг суугаад байхаар хэн орж ирэх вэ дээ? Эндээс эсрэг тал руу харахад тохиромжтой юм. Юу хараад байгаа юм? Танай дэлгүүрийн өдрийн орлого хэдв? 500 хэд, бараг 600 хүрэн шүү. Гэтэл залуу дуугарсангүй. Хитвчнээсээ 8 ширхэг 100-ийн дэвсгэрт тоолж цонхны тавцан дээр тас хийтэл тавиад өнөөдрийн чинь орлого гэлээ. Үүнийг хараад Фанхуа ихэд цочив. Тэгээд улмын дээрээ гიშгэн цонхны дэргэд очиж мөнгийг авсан нь муур эзнийхэн дэрэгдээс эдэш хулгайлах мэт. Халдсан толгойтын царай руу хялам хийвэл ямар ч хувирлгүй сэлсэн чулуун бурхан шиг байх аж. Мөнгө аваад Фанхуагийн хандлага өөрчлөгдөж ээлдгээр ус уух уу? Үгүй ээ. Өлсөж байна уу? Дэлгүүрт хоол бий. Авчираад өгч болно шүү. Эдэхгүй ээ. Тамхи татахгүй юм уу? Татахгүй. Халдсан толгойд нэг дор олон удаа үгүй гэж хэлсэндээ зовсон бололтой. Баярлалаа гэж нэмж хэллээ. Энэ үг л Фанхуаг үнэхээр баярлуулжээ. Халдсан толгойд 20 цаг болт суугаад утсаа гарган залгаж өнөөдөртөө болий гэжээ. Тэр шууд гарч явлаа. Гудамжны эсрэг талаас өнөөх хитэн пентүүстэй залуус зам гарч машины зүг гүйж ява харагдав. BMW машин хөдлөлөө. Халдсан толгойтын хэдэн цагаар суусан зориг нь юу болохыг мэдэхгүй ч тэр нь лав биелсэнгүй. Тэгэхээр маргааш дахин ирэх байх гэж Фанхуа таамаглалаа. Орой амрах үеэр Фанхуа халдсан толгойтын талаар өөр бодолтой болжээ. Энэ нь 800 ян өгсөнд ч биш. Харин машинаа холдуул гэвэл холдуулж, орлого хаалаа гэвэл өдрийн орлогыг өгч, ус уух уу, тамхи татах уу гэж асуусны хариуд баярлалаа гэж хэлсэнд нь юм. Халдсан толгойд Фанхуад элэгсэг хандсан нь өмнөх залуусынхаас илүү хүндэтгэлтэй хэрэг.
Учир нь халзан толгойч хүнд Фанхуа шиг дэлгүүрийн худалдагчид саамширх шаардлага байхгүй. Сайхан харилцаа хүмүүст баяр баясгалан төрүүлдэг ажээ. Фанхуагийн нутагт ядуу амьдралтай хөгшин бий. Хоршин түүнээс идэх хоол, өмсөх хувцас бий юу гэж асуувал гомдлож гардаг. Харин сумын дарга асуудал цөрхрөн уйлж сэтгэлээрээ цатгалан зүрхээрээ дулаацж явна гэжээ. Энүүг эмзэглэн боловч хөгшний талархсан сэтгэлийн илэрхийлэл юм. Баярлсандаа Фанхуагийн сэтгэлд ээлж дурлалын оч үсэрсэн байлаа. Халзан толгойт энэ сард дурлсан 3 дахь залуу нь болов. Нэг сард 3 хүнд дурлна гэдэг арай олон боловч төсөөл төдий болохоор ямар ч гэм хоргүй. Халзан толгойт Мапийн бүлгийн хүн боловч уян зөөлөн сэтгэлтэй. Тэр нэг бүсгүйд дурлсан нь Фанхуа байв. 1990-ад оны Хонконгийн гунигтай төгсгөлтэй кинонуудаас санаа авлаа. Хэрвээ эрэгтэй гол дүр эмэгтэйнхэн төлөө өгөхгүй бол эмэгтэй нь эрэгтэйнхэн өмнөөс үхдэг. Нэг орой Фанхуа хайр сэтгэлийнхээ төлөө өөрийгөө машинд дайруулж, далайд живж, дэлбэрэлтэд өртөн үхэж, дурлалт залуу нь уй гашууд автан буйгаар төсөөлжээ. Фанхуагийн дурлалт залуугийн нүүр цуснд будагдан нүднээс нь нулимс асгарахад зүрх шимширм. Фанхуа дотроо ихэр татан уйлах шахлаа. Тэгээд өөрийн ирэхгүй нутгаасаа гарч хотод ирж амьдрах болсон жинхэнэ амьдралаа эргэн дурсав. Тэгээд үхмээр санагджээ. Урд оройн үхэх сэххийн тэмцэл өглөө болоход амьд явах хамгийн чухал зүйл мэт санагдана. Амьд байвал кола ууж, сэтгэлдээ ургуулan төсөөлж, зүүдэн дээч болов эрэгтэй хүнд дурлаж чадна. Фанхуа оройтож унтсан боловч маргаашийг эрч хүчээр дүүрэн эхэлж, цонхруу ширтэн, нүднээс нь гэрэл цацарч байлаа. Халзан толгойт үдээс хойш ирнэвз гэж бодлоо. Энэ үед морин хийлчийг ор тас мартаж, сэтгэлийн халзан толгойд эзэлжээ. Халзан толгойд үнэхээр эргэж ирлээ. Мөн л үдээс хойш BMW машина унаж, машина гялалцтал арчжээ. Фанхуа дэлгүүрээ цэвэрлэж, орны өмнө жижиг сандал тавиад, ширээгээ 3 лили цэцгээр гоёв. Цэцгийн дэлбээ шарлаад унах шахжээ. Халзан толгойд цэцгийг нарийн ажиглаж Фанхуагаас "Чи худалдаж яваа юу?" гэж асуув. Зарж байгаад үлдсэн нь "Авах хүн байдгийм үү?" "Байлгүй яах вэ?" Халзан эр нүдэ навчин гэж хоолойгоо заслаа. Тэгээд нуруу тэгш эхэмсэг суун. 10 минутын дараа халааснасаа 800 юан гарган ширээн дээр тавив. Халзан толгойттой үг солихыг хүсвч тэр дэндүү дуугүй учраа дургүй хүрнэ. Ярилцахгүй бол яаж түүнийг ойлгох вүлээ? Төсөөллийн дурлалаа яаж өргөжлүүлэх вэ? Гэхдээ Фанхуа яарсангүй. Өдөр хоног өнгөрч цаг хугацаа уралсаар. Хэрв халзан толгой тэр морин хийлчийг манай дэлгүүрт 7-8 удаа ирвэл байнга чулуун хөшөөшиг байж чадах болов уу гэж бодно. Гэвч тэр дахин ирэх шаардлагагүй болжээ. Учир нь 2 хоногийн дараа түүний зориг биелэв. Тэр өдөр тэнгэр харан хуйлж, хүйтэн салхи хуйлран халзан толгойтын гар утсанд дуудлага ирлээ. Фанхуа лангууны ард зүрэмгэлж байснаа огцон босон нурууга тэнийлгэв. Халзан толгойт утсаа чихэндээ нааж "Олсон уу?" гэхэд утасны цаана хүн ярих сонсогдно. Тэр инээв. Энэ нь түүний сэтгэлийн цор ганц хөдөлгөөн байлаа. "Надаас юуг нь асуусан юм бэ? Наад гайхалч нь үг дуугарахгүй бол сүрдүүл, бүр болохгүй бол цагдаад өгчих" гэв. Тэгээд алгуурхан босож сунайлаа. Хүн юм хойно ядарсан бололтой. Түүнийг сунайхыг хараад Фанхуа баярлав. Удалгүй халзан толгойт ширээн дээр хатаж байгаа лили цэцгийг авч усын туслуулсаар гадагш гарлаа. Фанхуа түүнийг даган гарч харцын дагуулан гудамжны эсрэг харвал тэнд өөмэн болж байв. Пентүүстэй 2-3 залуу нэг залуугийн толгойтой өснөөс чирсээр зам хөндлөн гарч наашаа ярьж явна. Өснөөсөө чирүүлсэн эрэгтэй нь Фанхуагийн энэ сард дурлсан 2 дахь залуу морин хийлч болохыг танилаа. Хийлч эсэргүүцэж "Та нар яаж байгаа юм бэ?" гэж их дуугаар хашгирна. Нэг залуу хийлчийн суг руу хүчтэй цогтол дуугарч чадахгүй болов.
Тэд хийлчийг замын дунд чирч авчираад газар хэвтүүлэн нүдэж гарлаа. Тарих толгойгоо нүдэж гидс рүү нөшөглөнө. Хийлч толгойгоо дараад сам хорхой шиг эвхэрч дэрэгдэн морин хийлэн хэвтэнэ. Замаар явж байсан машинууд төвжирч зодоон дуусахыг хүлээн зогслоо. Пентеустэй залуус морин хийлчийг хэсэг балвасны эцэст халзан толгойд алгуур ойртон очивол залуус жаахан ухарч зогсов. Халзан толгойд цэцэг барин морин хийлчийн толгойн дэргэд явган сууж баригдахгүй байх чинь яагаав гэж тавлан асуув. Хийлч өг дуугаралгүй толгоогоо тэрсэн гараа сул тавиад нүүрэн цуснд будагдан хөдөлгөөнгөө хэвтэнэ. Халзан толгойд инээж гардах лили цэцгээс ихсрэн ийм авч мөнгө өрөөдл гэд түүний нүрийг шавхуурдав. Хийлч замын хажууд зогсох Фанхуа руу харах шиг болоход тэр хормойноосоо зуурч сэтгэл нь түгшжээ. Гэвч харц дальдэрсангүй. Дурлсан хоёр залуу руугаа ээлжлэн харж зогсно. Гэнэт арай өөрийнх нь төлөө ингэж байгаа юм биш угаа гэсэн бодол төрөв. Халзан толгойд лили цэцгийн дэлбээг базаж боогнуулээд хийлч яманд чихээр оролдов. Нэг нь хийлчийн гидс рүү пид хийтэл өшгөлбөл яолон амаа нээхэд цэцгийн дэлбээг чихж орхив. Тэгээд холхон явбал аминд чинь өлзийтэй шүү гэд машиндаа сууж хөдлөлөө. Түгжир цогсон машинууд сигналдвал хийлч мөлгсөөр замаас холдов. Замын хөдөлгөөн хэвэн болоход морин хийлч аль хэдийн бараа тасарчээ. Фанхуа чухам юу болсныг ойлгож ядсаар гудамжинд ганцаар үлджээ. 11-р сар гарч Бээжинд өвөл ирлээ. Замын хажуугийн модод навчааг өвж, шарлсан навчс салхины аясаар газар сайгүй хөглөрнө. Зодооноос хойш 1 сар өнгөрч энэ хугацаанд Фанхуа дахиж дурлсангүй. Нэг өдөр хідэн авгаа ногооны захаас амтлагч авахаа мартсны учир Фанхуагийн дэлгүүрт орж ирэв. Тэд жан, давс, цуу авч торондоо хийхдээ хэнийн эхэлснийг бүү мэд ам булаалтан хов ярина. 2 дугаар байрны 5 дугаар давхрын хүүхнээс болсон. Би түүнийг нүүж ирмэгц ичгүүргүй эм гэдгийг мэдсэн юм. Залуу хүн байж ажил хийхгүй өдөр бүр бодож чонготно. Сурчгийнх нь үнэр лифтэнд хүртэл чингчихсэн. Тэр эмэгтэй ажилгүй биш ээ. Хөгжмийн чуулгад лимчин гинвэлээ. Зодуулсан залуу нь хамт ажилдгийм гэсэн. Тэр хоёр уг нь үерхдэг байж хүүхнэнд барилгын компани мөнгөтэй эртээ сүүлэрсэн гэсэн. Тэгээд мөнгөтэй залуу нь өөр хүнтэй гэдгийг мэдээд хүн хөсөлж барьж яваад зодсон гинвэлээ. Ер нь урлагийнх нь завхай байдаг шүү дээ. Юун урлаг вэ? Яста өлөгчөн. Тэр хүүхэн өмнө нь бас нэг нөхөртэй байсныг мэдхүү. Гэрэлсэн юм уу? Чи яаж мэдэв? Манайх тэднийхтэй нэг засварын бригадаар байраа янзлуулсан юм оо. Засварын бригадын ахлагч нь нэг удаа намайг дагуулж тэдний дорсон юм. Дахид нөхөртэй нь уулзаж байлаа. Нөхөр нь харахад нүдэн дулаахан залуу. Хөлөг онгоцоор Европ руу бараа тайварладаг. Жилийн хагасыг тэнгис дөнгөрөөдөг хүн. Тэднийх өөр мужаас энд ирээд байр авахын төлөө нөхөр нь ингэтлээ зүтгэж явхад эхнэр нь араар нь сүййлрээд яаж амьдран да? Би ийм болж байхад юун амьдрах вэ? Хүн чанар гэж байна уу? Авгайчуудын үгийг сонсоод Фанхуа болсон хэргийн учрыг ойлголоо. Гэвч түүний сэтгэлд тэр эмэгтэй хүний мөсгүй хүн биш шиг санагдав. Фанхуа авгайчуудын ярианд дах 3 эрэгтэйтэй уулзж байсан төдийгүй бүгдд нь дурлаад авсан. Хүмүүсийн анхаарал татсан энэ хэрэгт шууд оролцогч болсноо мэдээд догдолж тэр эмэгтэй нөхөр тамхи татдаг. Зодуулсан залуу морин хийлж зодсон хүн бол гэд авгайчуудын ярианд оролцохыг хүсв. Гэвч Фанхуа ам нээсэнгүй. Харин 2 дугаар байрны 5 дугаар давхарт амьдардаг тэр эмэгтэйд атаархлаа. Өөрийнх нь төсөөлөл өөр нэг бүсгийн бодит амьдрал байсанд үнэмшихгүй байв. Фанхуа зөвхөн үзэгч байх хувь тавилантай аж. Тэр анхны цас орсон өглөө өнгөрсөн сарын анхны дурлалт залуутайгаа дахин уулзлаа. Цас ч гэждээ нойтон шамраг чөмг царцталж эндүүлж байв. Фанхуа тэр өдөр агуулхаас 100-аа гарган ботгруулсан шүл хийж гурилаа чанах гээд ажил ихтэй байлаа. Ботгруулсан шүл нь бараан өнгөтэй боловч үнэр нь хурц нүд хорсгоно.
Өчигдөр захаас хагас килограмм гурил авсан чанавал гадар дүүрэн болно. Нутгийнх нь ингэж хоол хийж иддэг билээ. Гэтэл хаалга нээгдлээ. Фанхуа ажилд дарагдан толгой өндийлгүй сайн явж ирв үү гэж асуулаа. Сайн гэх эрэгтэй хүний дуу гарав. Фанхуа өөрийнх нь хүлээсэн хүн биш болохыг хоолойных нь өнгөөр таньж толгоогоо оргиход өмнөх сарын анхны дурлалт залуу байлаа. Түүний нүүр шарлаж өс нь урган царай даржээ. Тэр цүнхээ чирсэн хിവэр цүнхэн дээрээ 2 гялгар ууттай юм тавьжээ. Фанхуаг сайн явж ирв үү гэхийг сонсоод гайхсан шинжтэй. Фанхуа өндийж гараа арчинга хүн хүлээж байснаа тайлбарлах гэснээ болж оронд нь тамхи авах уу гэж асуулаа. Залуу толгой дохив. 555 байхгүй. Жүнэн хайл байна. 5 номерыг авах уу хатуу шүү гэлээ. Залуу утсан хүүхэлтэй аятай Фанхуагийн өг бүрд толгой дохиж мөнгөө төлөөд цүнхээ чирэн гарах гэтэл Фанхуа хөөй гэж араас нь дууджээ. Яасан гэж эрэхтэй эриглээ. Та тэнгист сар гаруй болсон уу? 37 хонлоо. Ядарв уу? Дасчихсан юм оо гэд нэмсэглэв. Тэгээд гудамжны эсрэг талын хотхон руу явжээ. Өнгөрсөн сарын анхны дурлалт залуу ирсэн учраас 2 дахь, 3 дахь дурлалт залуус энэ сард эх сард ч дахин ирээсэй гэж Фанхуа хүснэ. Хаалга нээгдэн хүлээж байсан хүн нэрлээ. Энэ залуу томилолтоор явдаг залуугаас өндөр, морин хийлчээс намхан боловч халдсан толгойчиг булчинлаг. Царайгаараа томилолтоор явдаг залуугаас хөгшин харагдах боловч үнэндээ хийлч залуугаас 2 насаарах. Халдсан толгойтоос 2 дүү илээ. Тэр шөнийн галт тэргээр иржээ. Түүнд чирэг чамдаан, үүрэх хөгжим, гадаа зогсох машин байсангүй. Харин тэвэрт нь 2 настай хүү хурхран нойрсон. Бяцхан хүүгийн амьсгаан давхцсан нүүр нь улайж өрөвдөлтэй харагдана. Сайн явж ирв үү? Би гурил чаны гэж Фанхуаг хэлбэл нөхөр нь гэж дуугарангаа халдсан толгойтын сууж байсан сандлыг татаж суугаад толгоогоо гэлжийлгэн тогоор уширтв. Буудайгаа хураачих буу? Аав ээжид мөнгө өгсөн үү? Ахтайгаа уулзсан уу? Уламжлалын эмчтэй уулзв уу? Эмч юу гэж байна? Эмч юу гэж хэлж байна гэж асууж байхад нөхөр нь арай гэж нэг юм бүтэн өгүүлбэрээр төрөлхийн багтраа гэсэн гэв. Тэгвэл Европ эмнэлгийн онцтой ижил юм байна. Хэдэн эм өгсөн уулгаач нэмэр болсонгүй. Бээжинд үзүүл гэж байна. Тэгвэл хурдан үзүүлээ. Фанхуа хүүгээ харангаа гурилаа шаазан савнд хийж ботгоруулсан шөлнөөс нөхөртөө аягалж өгөв. Нөхөр нь хүүгээ газар тавиад хөлийг алцайлган лангууны өнцөг дэрлүүлж хэвтүүлээд хоолоо торжигн тул сорж идлээ. 2 сар гаруй эмнэлгээр явж зөндөө мөнгө зарж өөрөө ч нэлээд ядарчээ. Фанхуа энерт хүчндүүлж дараа нь богтлогдсон эхнэр нь болоод багтраатай хүү төрүүлжээ. Энэ амьдрал нь ёстой хар зүүч шиг санагдана. Төгсөв. Орчуулсан Эрдэнэ очрын гэрэлт.